яг өнөөдрөөс эхлээд ингээд цөөнхийг байхгүй болтол ингэж хүчрхийлэх гэж байгаа юм уу? Бүлэгт ямар ч нөхцөлд завсарлага авах хэсэгтэй шийдвэртэй холбогдуулж үг хэлэх хэрэг байгаа байхгүй юу? За, яагаад бүлэг үг хэлэх хэрэгцээ байгаа вэ гэхээр би хувийнхаа хувьд ерөнхийлөгч өргөн барьсан энэ хуулийг бол дэмжиж байгаа. Гэхдээ улсын их хурлын хилцүүлэг хийх энэ журам чинь өөрөө болохгүй байна. Монгол улсын их хурлд байгаа 42 гишүүнтэй бүлэгт энэ хууль орж ирсэнгүй. Танилцуулагдсангүй. Ямар асуудлууд байгаа гэдгээр биднээс ярих боломж олгосонгүй. Бид өнөөдөр нэг шийдвэр гаргахын тулд мэдээлэл авах хэрэгтэй байсан. Улсын их хурлын гишүүн хуралдаа ирэхгүй байгаа. Шийдвэр гаргахгүй байгаа. Энэ асуудал дээр улсын их хурлын парламентын бүрэн эрхтэй холбоотой асуудал нь өөрөө доголдож байгаа гэдэг асуудал дээр бид бүгд санал нэг байгаа. Ерөөсөө маргаагүй. Үндсэн хуулийн төстэй холбоотой 66 дугаар зүйлийн хэсэг дээр байгаа зүйл залтыг амжуулах дээр санал нэг байгаа. Гэхдээ ардчилсан намын бүлэг юун дээр эргэлзсэн бэ гэхээр ардын намынхны дотоод зодооноос болоод намын даргатай эрх мэдэл төвлөрүүлэх гэж оролдож байгаа энэ оролдлого чинь сүүлдээ улсын их хурлд цөөнхийг байхгүй болгох гэж байна шүү дээ. Юуг ёс зүй мөн бишийг чинь олонхороо та нар шийднэ. Цөөнхийн таалагдахгүй үйлдэл болгоныг та нар ёс зүйн ностой алдаа гэж үзсэн. Ёс зүйн дэд хороо чинь олонхороо байж байгаа. Тэгээд дараа нь цөөнхийг дуртай үедээ ийм гомдол ирсэн учраас чамайг бүрэн эрхийг чинь төдөлзүүлнэ, чамайг улсын их хурлаас зайлуулна гэж олонхороо шийдвэр гаргах гэж байгаа. Парламентын олонхт ийм эрх мэдэл байж болдгүй. Хэмжигдэхгүй зүйлээр хэн нэгэн улсын их хурлын гишүүнийг зайлуулна гэдэг бол цөөнхийн дуу хоолойг дуугүй болгоно гэсэн үг. Цөөнх яагаад энэ хуулийн дээр хамгийн их эргэлзэж эсрүүцэж байгаа гэж ерөөсөө энэ. Яагаад парламентын олонхын намын даргад эрх мэдлийг төвлөрүүлэх гэж байгаа. Та нар нам доторх зодооно Монгол Улсын үндсэн хуулийн дэг журам парламентын ардчлаар тоглож шийдэж болохгүй шүү дээ. Тэн дээр шийдэх юм багаз. Парламентын гишүүн улсын хурлд ирэхгүй, ажиллаа хийхгүй байна. Манай намд ч гэсэн тийм хүн байгаа. Тийм хүн хариуцлага тооцъё. Зөв шүү дээ. Ерөнхийлөгч тийм санал гаргаж байна. Шийдвэр гаргалтанд оролцохгүй байна. Та нар хуруугаа уншуулчаад алга болчихлоо. Улсын их хурлын гишүүний ажлыг хуруу нь хийдэг юм уу? Биеэрээ саналаа өг. Зөв шүү дээ. Би ерөнхийлөгчийн бодлогыг дэмжиж байна. Ардчилсан намч дэмжиж байна. Гэхдээ олсны үзүр төхөр гэдэг шиг ард нь олонхтойроо намынхаа дараа дээр эрх мэдэл төвлөрүүлж аваад эннийхээ дараа яах юм? За та нар дотроо 1 2 3 хүн шийдэх баг. Дараа нь цөөнх рүү орно шүү дээ. Ардчилсан намыг байнга цөөнх болохгүй шүү. Дараа нь энэ үйл та нарт үйлчлэнэ. Дараа нь цөөнх болоод ирэх чинь ёс зүйн ноцтой доголд гаргасан гэд бүгдийн чинь нэг нэгээр нь жиргээд улсын хурлаас өө гарна шүү дээ. Олон ургалж үзэлтэй олон намын тогтолцоотой парламентын системд бид парламентаар нь байлгах ёстой шүү дээ. Бямцгтаа та ийм үүртэй. Энэ наран туяагаад улсын хурлын гишүүн 8.3% саналаар улсын хурлын гишүүн болсон. 92% нь энэ хүнийг дэмжээгүй шүү дээ. Гудамжинд угаасаа энэ хүний ярьсан болгоны 92% нь эсэргүүцэж байгаа шүү дээ. Гэхдээ цөөнхийн дуу хоолойг 92% нь амаа барьж болохгүй шүү дээ. Амын барьж болохгүй шүү дээ. Та бүхэн 36% саналаар улсын хурлд орж ирсэн шүү дээ.